хэлээтэй гинэ. Тэр нэг авчихсан. Одоо яана нөгөө ногоо мотор асахгүй одоо нөгөө хөгжим тоглодог хүн за мөнгө тэмэрлэг л ойлаа дууданда. За чи цаад байгаа мотороо. Яалтай арга хэмжээтэй гэсэн шүү дээ. Энэ дээр энэ хөгжим энэ дээр тавьчих. Одоо нөгөө ногоо мотор асаа нэгдэл асуудтай. За ойлаа мотор асаач тэр. Би ч одоо соёлын төв гэхэр чинь юу шүү дээ. Сургууль цугаас эхлээл мэдээ шүү дээ. Цэцэрлэгт байхасаа л нөгөө цэцэрлэгийн шинжил хүүхдийн баярын тоглолт моглолт гээл дуулж үжиглэл явжсэн л та. Гэхдээ одоо 1978 оноос кино үзэл эхэлсэн юм байна. Энэ манай соёлын төв бол үнэхээр сайхан. Тийм ээ. Соёлын төв гэхээр үгээр хэлхийн аргагүй хүүхэд насны сурагч ах үеийн ээж аав, ах дүү, төрөл төрөсөдтэй холбоотой дурсамж санаанд зурсхийн орж ирдэг. Тэгээд орой бүжиг болон тэнд л очино. Тэгэл одоо залуу байсан янз янзын чинь тэнд л байж гэнэ үлээ шүү. Сингэгоо гэж кино механикч байлаа. Тэгэл одоо тэр соёлын төвийн эрхлэгчийн тэр дээдлээ. Тэр өрөө болцсон тэнд л манай юу байдаг байсан? Кино механикийн өрөө. Тэгэл тэнд орж тэрний нүхээр их одоо нэг бодлын нуугж үзээд байгаа мó тэгжлэх үздэг байж тээ. Юугаар л соёлж идэггүй тэр соёлоор манай төлөвтийн төв бол ирсэн одоо тийм төвхтэй штэ. Соёлын төвөөр үйлчлүүлгээд сая өцгтөр уржтаар одоо энэ нэг 30 жилийн нээлгнийхэнтэй чинь видеонд жараад энэ чинь бичгэн олчод гараад ирсэн шүү. Сүүлийн үед яг ер нь нөгөө нэг завхан даяар ингээд уралдаан зарлсан гэдэг ер нь соёлын төв үйл ажиллагаа хийдэгтэй явагдаад байгаа юм шиг санагдчихэ. Сайн штэ манай соёлын төвч уулна гайгүй. Ер нь одоо юм хийчихсгаач галах шиг байгаа юм уу? Ер нь соёлгүйгээр бол Монгол улсын хөгжлийг ер нь ёстой юу яахгүй штэ. Хөгжил гэдэг чинь соёл гэдэг чинь энэ олон том энэ урлагаар л дамждаг юм. Хэрвээ урлаг хэлгүй бол соёл гэж байхгүй. Бид соёлын төвийн үйл ажиллагааг илүү тодорхой харуулах үүднээс Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төвийг сонгож бусад соёлын төвд тулгамддаг асуудал, соён гэгэрүүлэх үйл ажиллагааг илүү тодорхой харуулахыг зорьсон юм а. Тухайлбал бидний зорж очсон Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төв гэхэд 1963 онд баригдсан барилгада одоо хэрн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Гэсэн ч төмөн олондоо соёл урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, олон сайхан амжилт, олон бүтээлч ажлуудыг хийж явна. Мөн энэ л нутаг уснаас төрсэн олон сайхан авьяас бэлэгт хүмүүсээр үргэлжид бахархан явдаг байна. Одоо энэ байгаа Төдөвтэй сумын соёлын төв бол 63 онд за одоо сумын урдчууд өөрсдөө дүнз модыг чавчиж хаалх болгож одоо энэ Туваа улсаас одоо соёлын төвийн байрын одоо соёлын төвийн зураг авцар жижигрүүлж хийжсэн юм түүхтэй юм билээ. За одоо өнөөдрийн байдлаар эрхлэгч, номын санч, үйлчлэгч, хөгжмийн багш гэсэн 5 оронтой ажиллаж байна. Харин эдгээр хүмүүсийн ажлын нөхцөл, ажиллах боломж, нөөц хүрэлцээ зэргийг хэрхэн баталдаг тухай сонирхсан юм. Яг төсвийн мөнгө нь боломжтой бол бас нэмэх шаардлагатай. За хөгжмийн урлаг, за бүжгийн урлаг гал юу гэдэг нь тусдаа эн чинь бие даасан урлаг штэ. Тэгэхээр үүдгийн хөгжмийн багш бүгдийг одоо хүн заа сургана гэдэг чинь энэ бол өрөөсгөл байхгүй. Тэгэхээр хөгжмийн багш нь хүнд хөгжмийнхаа юуг яадаг, бүжгийн багш нь бүжгийнхаа юуг яадаг. За тэгээд тухайн юм чи гэдэг соёлын төвийн эрхлэгч, тэгээ номын санч, тэгээ музей эрхлэгч,
Тэгээ хөгжмийн багш үйлчлэгч гэсэн орон тавих. Тэгэхээр тэн чинь бүхэл бүтэн том юу байхаа тэнд нь бас аж ахуй хариуцсан бас хүн байх хэрэгтэй байна. Тэгжээж бас бие даасан юм. Одоо миний бодлоор бол ямар ч байсан нэг 3 оронтой бас нэмэх шаардлагатай гэж харддаг шүү. Төсөв мөнгө бол яг гоо цалин дулаан одоо эрчим хүч гэсэн байдлаар л одоо ерөнхийдөө дутаад байх юм байхгүй. Одчихсан дөрөндөө болоод байгаа. За цаашаа илүү гарна гэхээр одоо үндсэндээ тийм соёл бодлогын нийтийн ажилтнууд одоо нэг цөөхөн эдэн цас байдаг сарын. Тэгэл одоо үйлчлэгээ цэвэрлэгээ одоо номын баяжилт музейн эд хөрөнгө авахгүй тэр юм дээр бол ер нь байхгүй гэт баг бол. Болгоомжтой асуудал бол одоо номын фондын баяжилт бол бас төсөв санхүү маш бага байдаг. Жилдээ нэг 60,000 төгрөгийн төсөвтэй. Тэгээ тэрүүгээр чинь бараг нэг 2-3 ном аваад дуусчихдаг. Тэгээд ард иргэдээс бол бас сандын номыг би бас хөрхөн юу яадаг. Жилд нэг 500,000 төгрөгийн ном цуглуулчихдаг. Тэгээ манай иргэдээс сая энэ жил л ихэд манай Отхон баяр Минт жаргал багшийн гэр бүлээс бас шинэ ном 300,000 төгрөгийн шинэ ном бэлгэлсэн. Тэгээ хамгийн гол нь бол номын санд ямар ч тийм төсөв бий яадаг. Соёлын төвхтэй хамт ирдэг. Тэгэл ерөөсөн ном авах 60,000 төгрөгийнхэл төсвийг л тэл ном авахаас өөр төсөв гэж байдаг. Тэгээд бас энэ чинь соёл олон түмний ажил явуулахад төсөв мөнгө маш их. Тэгээд чинь тэгэл мөнгө зарцуулж яаж ажил үйл ажиллагаа явуулмаар тэгээд төсөв байдаг. Соёлын төвийн тасралтгүй үйл ажиллагаа олон нийтийг соён гэгэрүүлэх үйл хэрэгтэй бүтээмжтэй ажилласныг нь үнэлэн 2017 онд аймгийн тэргүүн үйл ажиллагаа зохион байгуулалтаа соёлын төвөөр Төдөвтэй сумын соёлын төвийг шалгаруулж байжээ. Үүнийг бол амжилт гэж нэрлэж болохоор байгаа юм. Харин хүний оюун санааны хэрэгцээ уншиж мэдэх хэрэгцээнд 1 жилийн 60,000 төгрөг төсвөлнө гэдэг даанч харамсмаар тоо. Бүхэл бүтэн 2000 орчим хүн амтаа суурьнд дээрх үнийн дүнгээр 1 жилд номын фондын баяжилт хийлгэнэ гэд та боддоо. Энэ дүнг бодоод үзэхээр соёлын салбар маань эзэнгүй айл шиг л байна уу да гэмээр эмзэглэл өөрийн ирэхгүй төрөх. Өөрсдийн итвэ зүтгэлтэй ер нь тухайн одоо номын сан музей ажилтнууд хүртэл одоо ой юм болонгууд өөрсдөө иргэдтэй уулзаад таньдаг юм гуугаад орон нутгийн музей бол энэ дэр бол төсөв мөнгө үнэхээр хөрөлцсөн юм уу? Төв соёлын үйл хөдлөх дурсгалыг хамгаалах ч юм уу хөдлөх дурсгалыг хамгаалах соёлын бие төсвийг хамгаалах чиглэлээр соёлын төвийн төсөвт ямар ч мөнгө төгрөг тавигддаггүй. Сумын соёлын төвийн эрхлэгчийг аймгийн засаг даргын тамгын газар боловсрол соёлын төвтөө зөвшөлдсөн сумын засаг дарга томилж чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ сумын соёлын төвийн төсөв санхүүг сумын иргэд нийтийн хурлаар баталж хэлэлцэн шийдвэрлүүлдэг. Сайн ажил хийхийн тулд сайн төсөв, сайн санхүүтэй байж чухамгүй тэр сайн гэсэн ажлын үр дүнд хүрэх нь гарцаагүй. Бага төсөвтөөч их бүтээмжтэй ажиллахыг зориудаг соёлын төвийн эрхлэгч урд хормоогоороо хойд хормоогоо нөхнөө гэдэг шиг л зүтгэж, зүлгэж, ардчилж өнөөдрөөс илүү маргаашийн төлөө чармайдаг байна. одоо өвөл ерөнхийдөө бас төв рүүгээ нилээ залуучууд бас сууших хүүхдүүд нь сургууль соёл суудаг. Төвдөө урал нилээ төвлөрөл үүсдэг юм. За тэгэл үйл ажиллагаа тэрийгээ дагаад өдөр шөнөгүй ер нь баг үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа. За нэгдсэн халаалтгүй байх үед чинь бид нар чинь бүгдөө зуухтай. За тэгээд зуухаа галдаж аваас нугаалч имэгтэй үйлчлэгч маань өглөө ирж галаа түлдэг. Дулаац зойн бид нар ирдэг. Тэгвэл компьютер ямар ч хасах хүнс байхгүй. Тэгэл ер нь баг дулаац гэсээр өдлүүд болоод цайнд явж байгаа. Буцаж ирээд үндсэндээ компьютер хальт хасаасан болоод орой 6 болох жишээ. Тэгэл ажлын үрвтэл маш их муу байдаг. За тэгэл нөгөө үйлчлэгч чинь яваас өвөл ёолкны үеэр ч одоо ингээд янз бүрийн цэнгүү юм хийхэд тулд өрөөд шалаа угаадаг. Шууд л мөстөл явах жишээ тхүүтэн. Усанд газараа шаландаа хүрээлж шууд хөлдөөл. Тэгэл тиймэрхүү хүнд нөхцөлд ажилладаг байсан. Одоо нэгдсэн халаалтай уснаар бол одоо бас маш давуу талтай. Одоо тэгэл шинжилээр бүжиг одоо хамт олонны хүлээ авалт цайлга юм хүлээж авахд бол одоо сайхан хотынхан ямар одоо цэнгүү юмд ямар хувцсан мөстгөө яг л тэр жишгтэй болсон.
Мод туршныхаа асуудлыг болохоор бид нар намар нь манай соёлын төвхөө өөрсдөө хөрөөдөж яаж бэлдэж хагалж бэлдэж авч. Бид чинь нэг 7 цаг магийн үед ирж галт. Хүүтэн болохоор нөгөө галж байгаад шалга бахаар нөгөө мөстөл байдаг. Цэвэрхэн орчин нөхцөлд байлгахад чигтэй цэвэрлэгээ хийж тий ачаалттай ажилтдаг байсан. Би чинь цэвэрлэгээ үүжлэгээ галгаа гэж тэгдэг. Тэгэл ганцхан үүжлэгчийн цалингаал дээр нь бас нэг няруу гэж хийдгийн. Тэгээд юугаа автгүйч үйлчлэгчийн цалингаал. Хүн аймгийн 23 сум соёлын төв ажилдаг 23 сумтай. Энэ дотор бол ерөөсөө нэлээ хамгийн хуучны загвар болчиход байна. Тэгээд одоо дээврээс явс гоочдөг. За доогуура хан илжрээд одоо шууд нэвч шуурч ахчихжээ те. Хуучин галгаатай байхад бол маш хүнд байсан. Маш их хүүтэн. За өвөл тэгэл одоо нэг шинэ жилийн нэртэр өрч угаахаар хүмүүс нь хөлддөг шалан дээрээ шууд угааж ахтал хөлддөг. За одоо нэг сумын нэгдсэн халаалтанд орсноор бас арай өөр болсон. Амар гадна талын ямарч байсан хөөсөр бас дулаалах маягтай. Тэгээд ерөнхийдөө бас арай дээр ойр зургийн жижиг засвар хийж байгаа. За их засвар энэ өөртөө. Энэ бол Төдөвтэй сумын соёлын төв галалгаа хийдэг байсан үеийн тухай яриа. Гэхдээ ажилчдын авдаг цалин мөнгө нэмэгдэсэн үү гэвэл тухайн үед авдаг байсан цалин нь бах байдгаараа л байгаа. Харин сүүлийн үед 1963 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн соёлын төвийн барилгыг шинээр барих нааштай мэдээ дуулдах болжээ. Тэд шинэ барилгын зураг төсөлтөө танилцж, зарим нэг зүйл нь үйл ажиллагааны стандарт хангахгүй байгаад сэтгэл дундуур үлдсэн байна. За одооны бидний баригдах байгаа юу болохоор одоо тийм хурлын заалны тийм зохион байгуулалтаа тэр юу явагдах. Тэгэхээр орон нутгад үүдгийг нөгөө сум орон нутгийн чинь бас бүжиг таанзан нэг дуртай. Тэгээд тэр талбай асуудал нь одоо шийдэгдэх байх жишээ нь. За тэгэл бус юмнууд байна, номын сан гэдэг байна. За орон нутгийн одоо түүхийн музей байна. Тэдний одоо байр савны хэмжээнүүд нь бас нэлээд тийм бага. За одоо орон тооны байх ёстой улсуудынх нь одоо өрөө савны юм одоо дутуу нэг ийм арай л нэг жоохон дутуул барилга эхэлж байна. Тэгээд тэр зураг төслийн юм харахаар ерөөсөө бас л биш болчиход байна. Яагаад гэвэл одоо байгаа өрөөнүүд нь баг одоо бидний байгаа өрөөнөөс жижигхэн болох гэдэг. Тэгэл одоо өрөөнүүд нь бас дутуу хөгжмийн багшийн өрөө гэхэд бүр огт байхгүй. За тэгэл музей ихэд одоо харанхуй цонхохгүй тийм өрөө байдаг байх чинь. Яг мансаартай тэр шилэн фасадтай хэсэг дээр музейн өрөө байх жишээтэй. Номын сан ингээл өрөөнүүд нь бүр жижигэрсэн. Тэрний яг даваа талтай хэр нэг дээр бүжгийн заал гэж тусдаа нэг урлын заал гэж гаргасан байна. Тэрний яг бүжиг болох зорилттой хийгдсэн шуган тэр нь аваад том юм. Бос дөрөөнүүд нь жижиг болоод дор ажил архив өрөө. Тийм жижиг өрөөнүүд юм байхгүй. Эсгэлаад байхгүй. Тэгэхээр одоо бид нар техник хэрэгсэл лаборатори юмнуудаа хаана хадгалах вэ? Хөгжмийн багшаа хаана суулгах юм? Иймэрхүү асуудлууд гарч байгаа. Тэгэл дээр нь одоо тэр зураг төслийг харахаар хөшигний тогтоолго юу ч байхгүй. Одоо бус цумуудыг хүртэл одоо зовлонгийг мэдээд байна. Тэгээд төмөр бетон ханууд чинь манус чинь өөрсдөө буцаагаа суурлуулж болдгоо. Бүх оройлох тороос юмнуудын зоогоод өгчих хэрэгтэй. Тэгэхээр чинь нэг юм байхгүй. Бид нар өөрсдөө нөгөө сүүлд нь хөшиг юмаа тогтоох нөхцөл хүндрээд ирж байгаа. За тэгэл гэрэлтүүлэг апартуур юу акустик зооход өксүүлэл ерөөсөө ямар ч тийм зургандаа ороогүй байх жишээтэй. Тэгэл буцаад нөгөөдөг чинь шаардлага хангахгүй юм бид нар чинь буцаад дээрээ шалгал дээрээ архивын үзлэг гэхтэл архивын өргөөгөл одоо үнэлгээнд дээр бас унж явж шүү дээ. Ингээд цаанаасаа ерөөсөө юм зохион байгуулалттай нэг тийм стандарт юм байхгүй болчихлоо. Сая та бүхэн соёлын төвд биш хурлын зориулалттай байрны ажил эхэлж байгааг ойлгосон байх. Соёлын төв гэдгийг бид бүжиг таанз тоглолт зохион байгуулах үүрэгтэй гэж ойлгодог байсан бол энэ байгууллагын дээвэр дор номын сан орон нутаг судлах танхим үйл ажиллагаагаа явуулдаг болохыг мэдэж авлаа. Номын санд нэг жилд төсөвлөгддөг мөнгө 60,000 төгрөг байдаг бол орон нутаг судлах танхим буюу музейд хэдэн төгрөг төсөвлөгддөг юм болоо. Музейн ажилтнанд нэг жилийн дотор шаардлагатай үзмөр худалдаж авах, нөхөн сэргээх, түүх дурсгалын газраа хадгалж хамгаалах, танхим тогтчуулах гээд тодорхой ажлуудад эдийн засаг гол хөшүүрэг болох нь гарцаагүй. Гэтэл музей техникийн ажилтан өөрийн хичээл зүтгэлээрээ энэ бүхнийг хийсэн байна.
Би одоо энийг яг орон нутгийн судлах танхим болгоё гэд 2017 онд сумын 90 жилийн ойгоор ах トゥ нараас хандив авч би засаг даргын хамгаан газар дээр байр байгуулад одоо энэс арай том хэмжээний байр байгуулад тэгэд ах トゥ нараас би 2 сая гаруй төгрөгийн хандив цуглуулаад шаал одоо адгийн нагтлан нөгөө стандартын цонхны хаалт хөшиг нөгөө гэрэл тусахгүй газар үзмрээ байрлуулах үзмрийн гэрэлтүүлэг иймэрхүү тийм стандартын юмнуудыг одоо орон нутгийн хэмжээнд төсөв хөрөнгө муутай үед тийм заавал тийм стандартын юмнуудыг шаарддаг. Тэгээд би нэг яг ах トゥ нар янз янзын хүмүүсээс анги хамт олонны тусламжтайгаар энэ танхимыг ямар ч байсан ихний ээлжинд нэг нарны туяа шууд тусаад энд байгаа хөрөг зураг, фото зургийг гэмтээхгүй, гандаахгүй байлгах юмсан. За тийм яг мэрэгжлийн тэр одоо энэ стандартын тэр гэрэлтүүлгийг аваад тавьчих юмсан гэд тийм нэг хандивын хөрөнгөөр л ер нь юм зохицуулаад яваад байгаа. Орон нутгийн судлах танхимд энд цуглуулсан үзмэр бол ерөнхийдөө хандиваар цуглуулгаар орж ирсэн үзмэр байгаа. Нэг ч үзмэр худалдаж аваагүй. Миний бодлоор бол одоо энэ орон нутгийн судлах танхимыг тохижуулахад ямар нэгэн хэмжээний орон нутгийн хөгжлийн сангаас ч юм уу аль нэг боломжтой газараас томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энэ бүтэн ганцхан энэ орон нутгийн төдөвтэй сумын соёлын төв орон нутгийн судлах танхимд ороод гарахад төдөвтэй сумыг тэр чигээр нь мэдээд гардаг. Ямар ургамал устай, ямар ан амьтантай, хэдэн хүн амтай, хичнээн мал тоологдсон. За энэ сум нь ямар алдарснуудтай гэдгийг үзээд мэдээд гараасаа гэдэг үднээс энэ сумын орон нутгийн судлах танхимыг тохижуулахад томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласаа. Энэ манай холбогдох одоо байгууллага дээд чатны хүмүүс болон сум орон нутгийн дарга эрхлэгч нар одоо энэ орон нутгийн судлах танхимыг тохижуулахад нэг томоохон хэмжээний нэг төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм уу туслаач л гэж хүсмээр байна. Соёл урлагийн байгууллагыг эзэнгүй айл шиг орхисон нь боловсон хүчний хомсдолд орсон гашуун түүхээр үргэлжилнэ. Урлагт арын хаалга байдгүй гэдэг үгийг та сонсч л байсан биз дээ. Энэ их айлын босхоор нь давхын тулд хувь хүн маш их олон зүйлийг золиослох хэрэг гардаг. Тодорхой хэмжээний золиос, тодорхой хэмжээний хүч хөдөлмөр гаргасныхаа дараа алсын хараа, зорилт нь бүүдийсэн алс соёлын төвд ирж ажиллах хүмүүс хэрэг олон байдаг гэж та бодож байна. Одоо энэ бас соёлын ажил чинь ер нь л нэг тийм бүтлэн муутай яваад байгаа. Тэгэл одоо мэрэгжилтэй боловсон хүчнүүдээс өсвөлөл ерөөсөө шаардлага хангасан мэрэгжилтэй боловсон хүч олддог. Хөгжмийн багш нар манай аймаг өөрөө хөгжмийн багшийн сургуультай мөртлөө маш их дутмаг байдаг. Хөтөлтэй багш нар төгсдөг. Тиймэрхүү асуудлууд их байна. Орон ажил мэрэгжилтэн боловсон хүчнүүд нь сайн байх юм бол бас цалин мөнгө юм дээр өөрөөр ярьж болохоор болчиход байгаа юм. Тэгээ урамшуул одоо ажил чанартай сайн хийгдсэн тохиолдолд бас цалин мөнгө тэр урамшуул одоо орлого нь нэмэгдэх жишээтэй болж байгаа. Тэгэхээр одоо шаардлага нөгөө бас соёлын төвийнхээ үйл ажиллагааны шаардлагыг хангахгүй болчиход боловсон хүчний хяналт дээр. Соёлын ажилтнууд ярьдаг юм байдаг. Одоо энэ хөгжмийн багшийн сургуулиудыг үнд хөлбөргөө төрөөс даасдаг болох хэрэгтэй санагдаад байна. Тийм болох юм бол жинхэнэ чадвартай хүмүүс төгснө. Төрөөс даадаг сургуулиуд руу дан чанартай одоо сургалт сайтай хүүхдүүд явдаг шүү дээ, тийм ээ. Одоо эцэлж шалгалт нь бас арай өөр байдаг. За үнэтэй ингээд болчхоор тэр тусмаа урлаг гэхээр одоо энэ урлагаар та нар ямар юм хоол олж төвтэй гэдэг одоо бас бараг тоохгүй болчих. Тэгээд хөлбөрөөр бас өндөр болдог. Тэрийн төрөөс даагаад өгөх юм бол чанартай нөгөө сайн сурч ирсэн хүүхдүүд нь очиж сураад тэгээд мэрэгчтэй боловсон хүчнэр бүрэн өөрсдөө хүчээр хангагдаад ирэх цаанаас. Тэрийг бодоод яриад идэг юм. Тэгээд төрөөс тийм талын бодлого бас юмыг одоо энэ яамтай болж байгаа юм чинь бас авч өгөх байлгүй гэсэн бодлого орилго их байж байгаа бид нарт. Асуудлууд үүгээр дуусахгүй. Сумын соёлын төвд орон тооны бусч урлаг уран сайхны гол томоохон ноён нуруугал зүтгэдэг хүмүүс бол ардын ав яастан сайн дурын уран сайханчд. Тэд ёс тоол дуртай тулдаа гэдэг шиг хизээдж дуудсан ямар ч цаг үед энэ байгууллагын нутаг орны өнгө төрх болж явах учиртай хүмүүс.
Энэ ардын авиаснуудад дэмжих юм дээр хамгийн дутагдлаа тэднийг одоо харж үзэх юм боломж их муу та. Тэг яг тэд нар маань яг өөрсдөө нэг тийм сэтгэлийн хөгөөр л яваад байгаа байхгүй. Тэгэл энэ соёлын төв нэг концерт одоо дигэл тавилагч тэнд чинь төсвийн байгууллагын ажилчид байна. За бас ажил эрхлээгүй залуучууд байна. За ахмадууд байна. Энэ мэтлэнгийн юу хөрөл энэ хүмүүс өөрөөсөө тэр хоббигоор л явдаг. Түүнээс тэднийг одоо бид нэр харж үзээл тийм ээ. Бас нэг тодорхой хэмжээний урамшууллагч нэг юм төсөв мөнгөний одоо ямар ч ирэх мэдл байдгүй. Яг нь чинь бас нэг орон нутагт бас энэ юу гэдгийг соёл урлагийн арга хэмжээг авч байгаа улсуудад чинь бас урамшуулах бас эднэрийг шагнаж явах гэдэг байдлаар явахаар тэр болгоно нэг шагналын юу бол одоо баг яг нэг хоёр хүнээс хэтрэхгүй бол нэг тийм байгаа. Энэ дээр бол хамгийн дотмог. Бидний үедэр чинь бидний залуу байх чинь энэ намын өөргөж байсан намын өөрөө товчоо тэр чинь бол урлаг уран сайхны ажилд их анхаардаг байсан шүү дээ. Ер нь тий ажлаас нь чөлөөлнө. Тэгээд тэрэнд орохгүй бол бас арга хэмжээнд орно. Тэгээд ажлаа чөлөөцсөн байхад тэгээд намын өрийн товчоогоор тэр юу гэж хянана концерт шин хянана. Тэгээд дэвтэрс загнууд нь тийм байна, ингэж утсан байна, тэгсэн байна. Одоо бодоогүй нэгэ дахиад хянана ингээд хэд хэдэн чадвар орж ирэх концертод орд тоолдог байлаа. Тэ аймгаас тэр урлагийн 3 хоногийн чиугаар дасцив гэдэг хөгжмийн багш ирж исэн. Одоо дасцив гэдэг хөгжмийн багш ирээд одоо бид нарт юу заагаад Боред Бата гэдэг багш Боред тийм бүжиг зааж энэ Басхтын хатар гэдэг бүжигийг бид нарт зааж өгчээсэн. Бид нар одоо зүгээр байхан самардуулаад Басхтын хатар хатарш гэдэг өдөржингөө ахлуулаа шогшдог. Тэрний хаажуугаар нэг хөгжмөд авдаг бас л завгүй байсан даа. Тэгээд тухайн үедээ бол өөрөө тэр урлаг уран сайхны ажил дуртай болох тэр ямар зав чөлөөл гарууд байлгаагүй бас арга гэрээ амьдрал байна. Хүүхдээ өсгөн тэр бүхнийгээ тэгээд зохицуулаад гүгээд байдаг байсан да. Одоо соёлын төвийн гол ажлуудыг ер нь бол одоо хөгжмийн багш хийдэг. За тэрэнд юу гэхээр тоглолт уран бүтээлүүд. Уран бүтээлүүдийг хэн хийхүүр ардын авиаснуудаар л хийлгэж таа. Тэрнээс соёлын төвийн 5 ажилтныг юу хийж чадахгүй ч юм тавуулах нь. Тавуулаад тийм авиастай хүн байна уу бас хэцүү. За тэгэл ардын авиаснуудаа авцардаг нэг 7-10 хоног үндсэндээ л загнуулж хараалгаж аваал тэгэл нэг өсрөөл нэг 20,000 цаас 10,000 цаас л өгч байгаа шүү дээ. Өдөр шөнөгөө загнуулж одоо энэ тайзан дээр бэлтгэл хийлгэж өдөр шөнөгөө сууж байгаа л гэр орондоо хүртэл асуудалтай болдог. Өдөр шөнөгөө соёлын төв дээр байлаа нэ тэргээл одоо явуулахтаа хүртэл их дургу болчдөг. За энийг одоо цаагаараа бас төрөөс зохицуулт хийгээд одоо жишээ нь цагийн мөнгө ч юм уу юм олгодог болчих юм бол бас уран бүтээл нэлээд чанартай гарах их боломжтой бодогдоод байна. Тэгээд бусдаар гүйцэтгүүлэх ажил гэж нэг сард нэг 380,000 цаас заримдаа 200 тэгээ нөгөө яг оргил их ачааллын үеэр бол арай ихгүй тэгээ бус үед нь одоо байхгүй хасчих жишээтэй талмал нь байхгүй болчихдөг юм дэж хуваа тавьж нэг тиймэрхүү юм өгдөө. Тэр нь болохоор яг нөгөө урлаг уран бүтээлдээ ардын авиаснуудыг оролцуулахад зарцуулах мөнгө ч юм уу өгүүл ингээд тайз засал энэ төр юм хийх зориулагдсан байдаг. Тэр нь тэгэхээр одоо ерөнхийдөө тайз засгал одоо нэг 4-6-гийн амнаас ихэд ямар үнэтэй болцсон бэлээ. Яг зарлал тавихад одоо 2 метр хулдаасаар хийхдээ үлээ. Нөгөө мөнгө ч байхгүй болчдөг. За тэгээд ерөнхийдөө орлогоосоо бас ардын авиаснуудаа цалинжуулах одоо урамшуулж шагнал өгөх одоо хууль байдаг. Тэгсэн мөртлөө орлого нь болохоор их өндөр үнэтэй тоглох бас их боломж байдаг. Ерөнхийдөө нэг цөөхөн үед ардын авиаснууд дотор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр болгон концерт тоглоод хүн үзээд байх нь бас их ховор. Бусад үйл ажиллагаанууд ингээд давхардуулж, хамсуулж үн ханшны тухайд их бага тоглодог. Тийм учраас урамшуулж шагнал биш ерөнхийдөө баг өөртөө хасах одоо дүнтэй гарах жишээтэй орлого олохоос илүү нэг тиймэрхүү нэг чанартай уран бүтээл хүргэхийн тулд одоо тайз заслаас өсвөлээл одоо жижиг хэрэгслүүд юу гэдгийг зарим тохиолдолд дуу захиалж хийх, фонограм хийлгэж байдаг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагаанууд нэлээд хийгддэг. Тэгэхээр бол одоо орлого олно гэж бас тэрнээс хүн ардын авиаснууд цалинжуулна гэдэг бол бас л бодлоо авч таардаг. Урамшуул өгнө гэдэг бол. Энэ бол зөвхөн нэг соёлын төв биш, сумын соёлын төвүүдэд үүсдэг нийтлэг асуудлууд. Гэвч
шийдвэрлэх арга зам нь маш энгийн байсаар атал өдий олон жил эзэнгүй айлын хүүхдүүд шиг орхигдсон хിവэр л. Өөртөө нөгөө тэгээ нэг хойд орд хармаагаар урд тармаагаа тохих нэг чил. Тэгэл нэг болгоод яваа учраас тэгээд нэг болоод байна гэж үздэг. Мэргэжлийн одоо жишээ нь театр энэ бусад байц газруудын тоглож байгаа тэр тоглолт юмыг бол ардын авьяаснууд тэр тусмаа сумын соёлын төвүүд бол яг ялгаагүй хийх боломжтой гэдэг байхгүй. Юун тэр авьяатуудаас илүү дуулдаг, энэ дууч отоосоо ирээд байгаа дуучдаас илүү дуулдаг, илүү жүжиглдэг хүмүүс зөндөө шүү дээ сумд. Маш олон бий. Тэднийг яг л бодлогоор ингээд хөглөөд хитэн цаасны одоо цагийн хөлс өгдөг юм уу тэгээд ажиллуулах юм бол одоо театрын хэмжээний тоглолтууд болох боломжтой. Яагаад тэгэхээр манайхан хаврын баяр гэж уралдаан тэмцээн явагддаг. Баг албан газрууд ингээ хоорондоо албан газар болгон нэг багтай шип болоод тэгээд тоглолтууд явдаг байхгүй. Тэгээд одоо яг тэр тоглолт дээр болохоор ерөнхийдөө маш өндөр үнэтэй тоглолт. Тайз бүх юма янзын санд засна. Бүх юмаа зориулаад өөртөө одоо тэр жинхэнэ оролцож байгаа иргэж өөртөө хувц сумнараа янзалдаг, орлогоосоо юм айдаг. Шагнал нь маш өндөр. Тэгээд ирэнгүүд ер нь бол театрын хийж байгаа дайны юм хийгээд эхэлдэг байхгүй. Нөгөө төрч. Маш их юм гардаг, шинээр юм гараад. Нөгөө эсгэрээ хөөми магтаалч нь өөрөө ирэхгүй цаараа ер нь сургалтгүй бараг гараад ирдэг байхгүй. Тэгэхээр жижигхэн хөшүүргийн зөв хийгээд өгчвөл бол одоо соёл бол хөгжөхөд маш амархан ойрхон байгаа байхгүй ер нь бол. Эдийн засгийн хөшүүрэгтэй, урт хугацааны тогтвортой бодлоготой, хөрсөнд нь ажиллаж амьдарч байгаад хийсэн судалгаатай байвал соёл урлагийн, соёл судлалын, соён гэгэрүүлэх ажил хурд тай, цэгцтэй хөгжих боломж байгааг бид мэдж авлаа. Харин гагцхүү тодорхой хөшүүргэл үүнд хэрэгтэй байна. Завхан аймгийн Төдөвтэй сумын соёлын төв бусад сумын соёлын төвүүдтэй харьцуулахад сумуудаа анхдагч гэж хэлж болохоор дуу бичлэгийн эс төвдтэй. Төрөөс ардын авьяаснуудыг дэмжсэн бодлого байхгүй ч гэсэн ардын авьяаснуудынхаа авьяас чадварыг нь хөгжүүлэн ажилдаг байна. За тийм ерөнхийдөө бас одоо ер нь ажилд ороогүй байхын л бодож ирсэн юм бас. Ингээд сайхан ингээд клип хийгээд ингээд сайхан дуу юмаа бичүүлждэг бас сайхан байвал ардын авьяаснууд өөрсдөө ийм байвал их гоё юм а гэж бодож олон жил бодож явсан. Тэгээд бас ерөнхийдөө дэмждэг, тусалдаг бас дарга нар бас гараад ирэнгүүт бас өөр гэдэг байхгүй. За ингээд студио болёо. Ойгоор ингээд клип гаргая. Ардын авьяаснуудаа тоглуулъя. Гэт тэгэнгүүт дэмжиж бас тусламж үзүүлээд ингээд босгосон л доо. Тэгээд тэрний ч хүчинд бас сумын ардын авьяаснууд бүгдөө 7-8 дунд клип тоглоод, клипэндээ тоглоод, хоолоогоо эндээ хөвчлээ. Тэрнээс тэр олон ардын авьяаснууд одоо нутгийн сүлд дүү одоо 60-70 хүнд болсон байна. 4 үе. Тэтгэврт гарсан өгчүүл хот руу очиод хоолоогоо бичүүлээд клипэнд тоглоно гэдэг бодлоо шүү дээ. Тэгэхээр студ байгаагийн хүчин тэр чин тийм ажлууд явагдаж байгаа юм. Ардын авьяаснуудаа мөнгөлж үлдээх тэр юм чинь яг одоо энд бодитоор үлдэж байгаа юм тэр хамгийн болж байна. Тэгээд бас ойдоо зориулээд ингээд бос DVD гаргахыг гэсэн тооцоодоо бас ингээд тоног төхөөрөмжүүд юмуд авцарсан байсан. За тэрийг бол арай амжаагүй. Ерөнхийдөө бол одоо шууд клип юмудаа хийгээд өөрсдөө манайх бас илүү даваа тал нь Торонто байна. Өөрсдөө илүү даваа талаа ашиглаад ардын авьяаснуудаараа хөрхөн жижигхэн бас тийм дүрс зурагтай болгоод CD-н дээр хуулиад өөрсдөө өгч явах жишээтэй. Ийш тийшээ тоглолтын дээр хутан панорамнуудын CD-н дээр флашн дээр нагуулаад ингээд нэрийн бичээд хуулиад явуулж явах жишээтэй. Илүү даваа талууд их гардаг л да. Ер нь бол соёлын ажлыг бол зүтгэл муутай бол бас хийгдсэн. Тэгээд ч хөгжмийн багш байхдаа тоглолтоо найруул тавьчаал бичлэгээ бүгдийг нэгээл оройн сууж монтажлж юун дээр Facebook дээр тавьдаг. Тэгэнгүүт нөгөө хотын хүрээний одоо энэ эрдэнэ тархины хүмүүс үздэг байна. Оо манай сумын тоглолт энэ ингэж дууссан байна. Тэгээд одоо бид нар ойгоор өмнө хандив гээд тоглолт ингээд хийгээд явахаар соёлын төврийг илүү их хандаж эхэлсэн байна. Оо чи гэдэг ингээд томбат. Тэгээд соёлын одоо Төдөвтэй сумыг бид нарт харуулад ингээд биднийг уулзуулаад байгаа юм чинь шүү дээ. Ингээд автор техник эсэлт ингээд өгье. Өөрөөр ингээд юм өгөх гээд байгаа. Танаас юу хэрэгтэй танаад өгье. Тэгээд ингээд жижигхэн зүтгэлээс бас энэ ажил өөд явчихж байгаа. Одод чуулсан тэнгэрийн дор зөвхөн гигэн сайхны төлөө хөдөлмөрлөнө гэдэг сайхан.
Гэгээн сайхан наран дор урлаг соёлын ажил нь улам гэрэлтэй. Гэгээтэй болно гэсэн тэмүүлэл сумын соёлын төвийнхэнд байна. Ингэж найдаж итгэхийн учир нь соёлын яамтай болсонд хэд бүх асуудал цэгцэнд орох нэ гэсэн дэврэн гэгээн хүсэл тэмүүлэлтэй ажил үүргээ үргэлжлүүлсээр байгаа юм. Санта толгоо гэдэг юм. Санта толгохон өрөдөхөр сайхан хөслийн үлгээ байна. Хүүхдийн дүүний хүчтэй соёлын үлгээ тэнд байна. Хүний жаргалын